Зүймэлхээтэй хорвоод хүмүүн болж ирээд зүлэгт ногоон тавд чинь мөрөө тамгалж өсөлөө нүцгэн борхолоороо шүүдэр туучин тоглохдоо нүүдлийн шовоодын цуваг үдэж ухтаж явлаа эх хормын ботгоо голсон ингэн хуурын аянд уярхаад бөмбөрн гархан улимсан элсэн ширхэг чингэдэг ижисүний амтан тагнаад амтагдах үеэд энгүй сайхан нутгаа санан сансаар ирлээ эх хормын нэхий үлгэний сайхныг мэдэрч өссөн болохоор нэрэн орхио буцхын цагт чамдаа шингэнэ эх хорн минь ээж минь эх хорн минь За эрхэм үзэгч та бүхнийхээ энэ сайхан өдөр ямглан айлтгая. Тэгэхээр Монголын үндэсний малчин телевизийн заа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын зочноор Няван самтлагийн ахлагч дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхөөгийн Амар санаа маань оролцож байна. Тэгэхээр одоо хүмүүс бол дуучин Амар санааг бол одоо их чамбай, их зарчим ч юм гэж ярьдаг штэ. Тэгэхээр одоо сүүлийн үед хүмүүсийнхээ ярьдаг штэ. Одоо ингээд нэг хүмүүс хэлсэндээ хөрөхгүй юм, зарчимтай байхгүй юм гэл. За гэвэл яваг байна гэдэг чинь зарчимтай л үг байх гэж боддог байхгүй юу. Тэгэхээр хүн одоо ингээд энэ зарчимтай байна гэдэг юм уу? За гэвэл яваг энэ хүмүүжлэр нь хаанаас ихтэй юм бол Амар санаагийн хувьд. За ер нь бол хүүхд ахын хүмүүжлэгээс гэх юм да тий. Одоо би ч одоо айлын ганц хүүхэд. Тэгээд ээж маань багш, аав маань одоо уран бүтээлч, дуучин хүн гээд утгаар бол уран бүтээлчийн нэгдүгээр уран бүтээлч хүний хүүхэд, хоёрдугаарт ээж маань багш учраас хүүхдээ мэдээж бас зарчимтай зөв байх, тэ хүмүүжлийн хувьд одоо зөв байх гэдэг юм уу, ийм зүйлийг л одоо суулгасан байх. Тэгээд бага наснаас маань ахуулаад одоо хөдөө гадаа хол их явуулдаг, юм үзүүлдэг ч гэдэг юм уу, тэ одоо юмны зах зух үздэг, үзэж харж багасаа тийм байгаас гэж бодсон байх. Тэгээ би ч бага наснда юунд Доронтын цагаан уусан сумд одоо ерөнхийдөө өссөн. Одоо бага нас маань тэнд өнгөрсөн гэж хэлж болно. Тэгээд өвөө эмээ дээр очсон. Тэгээд хөгшдийн бас сургаал бас нөлөөсөн байх. Хөгшд бол мэдээж одоо юу гэдгийг стайл нэрэ алган дээр арай нэг өнгөрүүлэхгүй л тий. Одоо загнах, зандрах, хэлэх, ярих, сургах зүйл бол маш их байгаа шүү дээ. Тэгээд хөгшдийн сургаал бас надад бас их нөлөөсөн баха. Тэгэхээр одоо яг танайхан ч одоо ерөөсөн ингээд удам угсаа дээд гарал үрээр явгасаа юм бурайдынхаа нутаг төрж өссөн бурайд хүмүүс тийм ээ. Доронтын цагаан овоосом тий. Үнэхээр сайхан одоо байгалийн өсгөлэн бүрдсэн сайхан нутаг. Тэгэхээр энэ манай үзэгчдийн сонирн байгаа бах. Одоо бид бүхэн одоо тий бар төмөн гиснэ бурайд болонгоо шуу зон гэж хэлдэг тий. Тэгэхээр тэр бурайд зоны одоо ах вэ тэр бурайд зоны үр сад болж төрнө гэдэг нь үнэхээр том бахархал байдаг баг. Энэ талаас нэг сайхан яриад байгаа юм. Ер нь яг тий миний хувьд бол улаалзай хөвдөд угтай. Одоо улаалзай хөвд манай омог гэсэн үг шүү дээ тий. За үгээрээ бол 20-11 эцэг агийн 8 эцэг гэж явдаг. Тэр дундаас бол улаалзай хөвдүүд гэж байдаг. Тэгээ улаалзай хөвдүүд болохоор яа одоо ер нь бол хүмүүс манай бурайд уг гар бол дотроо бол одоо урлаг соёл, хууль талаасаа илүү их ажилдаг одоо удамтай гэдэг юм уу тийм ээ. Урлаг соёл илүү их одоо ажилдаг гэдэг юм уу. Тийм байлээ л дээ. Тэгээд яг хөө энэ соёл маань яг хөө бурайд угсаатан гэхээр Монгол угсаатны нэг хэсэг шүү дээ.
Тэгээ өнгөрөө юу бахархдгийг. Тэгээ миний өвгдээц бол одоо юу гэдгийг аль 1900-аад оны ихэнх үеэр л одоо Монгол нутагт орж ирсэн улсууд гэдэг юм билээ. Миний өвөө бол Галдан дугарж яв гэж юм байсан. Тэгээд би өвөөгийнхөө өвөр дээр 6 сартад очиж исэн юм билээ. Яг өвөр дээр нялхтай. Тэгэл тэр үеэс л одоо юу гэдгийг буряд хэл заншил ёс. За тэгээ уг гарвлаа мэдэх ёстой юм байлээ л дээ. Хүн гэдэг чинь ерөөсөө ямар удам ухсаатай, ямар уг гарвалтай, хаанаас нүүж ирсэн тийм ээ. Энүүгээрээ л хүн барах хэрэгтэй юм байлээ л дээ. Тэгээ би 2012 онд очиод манайх ч угийн бичиг гэж бас сайн хөтэлдэг. За тэгээд яг тэрэн дотроо манай өвөө бол хийжээсэ. За чи бол юу юм аа? Мөнхийн 5-ны Иваны 10-ны үрсад шүү гэж надад хэлдэгсэн. Би ч их жоохон байсан шүү. Тэр нь юу гэсэн үг байх вэ? Тэр бол одоо өөдөө мөнх гэж юм байсан. За мөнх бол өөрөө 7 хүүхэдтэй. За 7 хүүхдийн 2 нь мэддэхгүй, ургийн бичигт ороогүй. За 5 хүүхэд нь. За 5 хүүхдийн нэг нь Иван гэж хүн байсан лээ. За магадгүй одоо читийн районд чит гэж одоо шүү дээ Орос улсын. Читэд Иваны нуурнууд гэж байдгийг. За. За тэр Иваны нуур бол маш олон жижиг нуурнуудтай. Тэгсэн чинь Иваны нуурыг яагаад Иваны нуур гэж нэрсэн юм бэ? Магадгүй тэр манай тэр одоо ургийн хамгийн дээд үед болох Иван гэдэг хүний нэрээр чимэрлсэн байж магадгүй. Аль эсвэл тэр нуурын нэрээр Иван гэж нэрсэн байж магадгүй гэж бичсэн байдаг юм манай ургийн бичгтэр. Тэгээд Иван өөрөө 10 хүүхэдтэй. Тэгээ мөнхийн 5 гэхээр ингээд 5 хүүхэд болчихоо шүү дээ. 7 хүүхэдтэй. Нэг нь Иван. Тий. Тэгээ нэг нь Иван. Тэрний Иваны 10-тан гэд нэрсэн. Иван өөрөө 9 хүүхэдтэй байгаад айлаас нэг хүүхэд өргөж аваад Иваны 10 хүүхэд болсон юм байна. Тэгээд манайх дээрээс Иваны 3 дахь хүүхдийнх нь үрсаад юм байлаа. Тэгэхээр хэдэн үе болж байгаа гэсэн үг. Дээш чи хэдэн үе мэддэг гэсэн. За баг 10 гаруй үе болчихсон. Тэгээ Иван өөрөө Иваны Луван гэж байна. Одоо Иваны 10-ны Луван 3 дахь үе. За 3 дахь үеэсээ тэгээд Луван Бадам Эрдэнэ намсад тэгээд Балдан дугуурж мөнхөө амарсан гэдэг. Тэгээ би нэг зүйлээр бахархаж байна. Бид нар ургийн овог ёс заншил за хүүхдээ өвлүүлэх ёстой зүйлийг бол цаг үе амьдарч байгаа мөч хүндээ энийг сургаал болгож үлдээдэг. Тийм л ёс заншилтай хүмүүс байна, арт түмэн байна гэж бодсон. Тэгээд хүүхд тах чи юу мэдэх вэ? Тэгээд цаг үе ч бас тухайн социализмын цаг үед бол жаахан асуудлууд зөндөө байсан. Тэр социализмын үед чинь нэг жоохон хаалттай, жоохон юм үндэсний үзлийг дарддаг байсан шүү дээ. Тэр үедэр нь өвөө аав маав чинь одоо нэг юм хүндтгэл дээрээ ч гэдэг юм сэмхэн та нарт бол ингэж толгойд хийж ирсэн байна. Өсвөл тий. Магадгүй зарим үед бол зарим нэгэн зүйлийг ярих хэрэггүй гэж хэлдэг байсан. Зөв. Тий. Энэ нь бол магадгүй одоо юу гэдэг хамаатан садан дотор ч юм уу төрөл садангийн ургийн усууд дотор асуудалтай гэдэг юм уу одоо буруу номтон эсэргүү гэдэг усууд зөндөө байсан юм байна л да. Тэрнтэй холбоотойгоор өвөө маань тэгдэгс чи мөнхийн 5 Иваны 10-тан гэдгээл чи өөрөө сайн. Тэр гэж хэлчих дараад нь хинээс асуусан мэднэ. Асуусан мэднэ. Тэгээ мэдж яваарай л гэсэн. За тэгэл би нөгөө 12 онд 13 онд тэр хойгоор явж хагаад чи би чинь бүрээ дээр ирээд эхэлж байгаа байхгүй хүмүүстэй яриалсан. Чи анхаа хөөхтөг байна. За би хэллээ. Би мөнхийн 5-на Иваны 10-тан нөгөө өвөөгийн заасан хэлж штэ тий. Мөнхийн 5-на Иваны 10-тан. Тэр чинь юм байхгүй гэж шууд над руу ирж. Тэр танай ерөөсөө товчлол чамд тэрийг өгсөн байхад л өөр хүмүүсээс дараад нь мэдээд аваа. Цаг сайхан болохоор л гэсэн үг шүү дээ ороо тийм үстэй. Тийм байхгүй. Тэгэл ерөөсөө хэлэхэд л чи тэрний гарвалтай хүн биш тэгээд шууд нөгөө нутаг орны маань бараг чи урд агаас гаралтай. Таныхан бол тэрэнд амьдэр тэр танаа хамаатан сатан зөндөөсөнд байгаа. Учраас нэг омогшлол юм болоо. Тэгэнгүүт л би чинь хайгаад авчихсан. Өө хамаатан садан тэнд байгаа юм биш тий. Юу. Тэгэхдээ өвөө бол их л ухаантай загнасан байна гэж би ойлгоод харсан байна. Тий. Одоо чи бол тэрний нэрийг дурдж болохгүй ч гэдэг юм хэлж л байсан. Одоо жоохон байсан учраас зарим нэгэн зүйл нь мартсан байл.
одоо юмд ингээд тийм зарчимтай хүмүүжсэн хүний хувьд одоо ингээд нэг зарим нэг хүмүүстэй ажил төрөл ирээд инхээр бас нэг жоохон бухимдах зүйл гарч ийн нөгөө хүмүүс чинь бас нэг хэлсэндээ заа гэсэндээ байхгүй гээл те. Тэрэн дээр ер нь одоо тэр зүйлийг яаж зохицуулж байна? Бас бухимддаг штэ хүмүүс те. Гэхдээ яг одоо тэгээд наацхан л одоо төгжрлээс болоод л цаг хугацаа юмнаас хоцроод тийм ээ одоо заа гэсэндээ байж чадахгүй асуудлууд бас байгаа л байх. Одоо энэ нийгмийн цаг үетэй холбоотойгоор. Нөгөө талаараа ярьсан хэлсэн зүйлдээ хүн ер нь эзэн болоод сурчлах хэрэгтэй юм бол гэж боддог штеп. Тэгээ би сүүлд хайдон дүлээд би нэг хөвсгөл явсан юм аа. Тэгээд хөвсгөлд явж ясан чинь Улаанбаатараас хүн эндээс өмнө ярингуудаа нэг арга хэмжээ байгаамаа. Мэд өнөр ирээд оролцоод өгөөж бас л нэг танилын бас нэг гуйлгын чанартай байсан. Өө заа гэсэн. Тэгээ заа гэсэндээ бүр нөгөө хүн чинь яалтчгүй тэр чинь нөгөө заа гэдэл бараг шахуул наашаа гарч тавьчих гэж байгаа шүү дээ. Тэгээ чинь засмал зам элиттэй байсангүй шүү дээ. Тэр чинь шорон замаар л бижүүнүүлсэн. Давхсаар хагаад бараг маргааш нь оройн хараач харах хэмжээнд нь гүйж орж байгаа. Тэгээ дараа нь өөрөө бодчих дээ. Үгүй би одоо заа гэж хэлэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу. Үгүй гэсэн бол заа гэд хүн чинь хэлж шүү дээ. Тэгэхгүй тэрнтэй жоохон улаарад хүнд нөгөө заа гэж хэлсэндээ баг нөгөө амнасаа баг эрсдэлд оруулан барин өдөр шөнөгүй баг давхсараад иржилд байсан. Тэгээ дараа нь би бодож байгаа нэрээ одоо янз бүрийн болоод эрсдэлд орчих юм бол хүн гэдэг юмтай бол өөрийнхөө амнаас бараг болоод л янз бүрийн асуудал үүснэ гэж ойлгохгүй нь шүү дээ. Зүгээр ардан гарцсан байна сайхан. Ардан гарцсан байна. Тэгтээ тэр хүний итгэсэн итгэл хүнд хүлээлгсэн найдвар тэрийг бол алдахгүй хичээгээд тэрийг нөгөө хүн тухайн хүн өөрөө ойлгоод за үнэхээр энэ хүн нөгөө заа гэвэл яваагүй гэдэг шиг л байх хэрэгтэй болж ойлгосон. Тэгэхээр яг энэ ярианаас ингээ бодоход л ер нь амар санаа гэдэг хүн бол ер нь бол одоо болж игэл заал гэж хэлдэг л хүн байх юм байна шүү дээ. Ер нь бол болж нэг үгүй гэсэн хариултыг өгчихгүй хүн ажлыг бүтээч л одоо тэгээд миний ажил бүтвэл одоо бусдын ажил бүтдэг шүү дээ. Тэгээд хин нэгэн одоо янз бүрийн шалтгаанаар шүү дээ. Баяр, найр, наадам тийм ээ. Одоо юу гэдэг одоо манай урлаг соёлынханд бол да ялангуяа маш тохиолддог шүү дээ. Найр, наадам за тэрэнд нэг ирээд өгөөч, энд ч дуулаад өгөөч гэдэг тийм ээ. За нэг туслаад өгөөч яриач гэдэг нөө тэгэлгүй яг нээлттэй. Бараг сүүлдээ одоо бол би очиод өгье гэдээ бараг хэлэх нь хоолгүй юм болчиход байна. Яг энэ бол зүгээр яг хүнд байх ёстой. Хүн болгонд л байх ёстой. Хүн болгонд ч зарим байдаг байх гэж бодож байна. Байх ёстой чанар л гэж бодож байна. Тэгэхээр одоо нэг чанар гэж ярихаар нэг хүн чанар маань ороод ирж штэ. Одоо нэг хүн чанартай байх гэдэг ярихаар хүн чанартай байна гэдэг нь хүний төлөө болчихж байгаа байхгүй тий. Хүнд зориулах. Амиа батсан хүн чанаргүй юм гэхээр өөрийнхөө төлөө байх гэдэг юм шиг. Тэгэхээр нэг энэ хоёрын хооронд зөрчилдөөн байдаг штэ. Тий. Тэгэхээр одоо аль талд нь илүү гарах хэрэгтэй юм бол хүн ер нь тэрэн дээр юу гэж боддог вэ? Одоо хүн чанар гарах бол ёстой л байх тийм ээ. Гэхдээ хитрхи хүний төлөөгөө явахаар бас өөрийгөө нэг жоох хаях гээд байгаа юм шиг. Нөгөө нэг хүний төлөө төрсэн юм шиг хүн өөрийнхөө төлөө төрсэн юм шиг хүн байна. Тэгэл одоо зөндөө мэрдэг штэ тий. Тий би юу зөвөр хүн чанар гэж ярингууд нэг тийм харьцангуй ойлголт штэ. Нэг хүн чанартай болох гээд үүсгэж магадгүй. Хүн чанартай болж одоо юу гэдэг хэн нэгэнд нэг тус сулчих гээд байгаа юм шиг. Эсвэл одоо эсрэгээрээ чуулчих жишээ нь тийм ээ. Зүгээр хүн чанарынхаас зүгээр мөн чанартай л байх хэрэгтэй юм. Хүн чанар гэж нэг гоё яриад яхаа. Хүн бол өөрөө яг тэр хийж бүтээж байгаа зүйлдээ жинхэнэ одоо өөрийнхөө л тэр үзэл бодол мөн чанарыг л харуулах хэрэгтэй. Тэгээс одоо би хүн чанартай байгаад хүнд гоё ганган зүйл юм уу тусамж янз бүрийн байдлаар өгөөд ивэл 5-10 цаа ч гэсэн ингээд бэлгэлээр хүн чанартай гэдэг өөрийгөө магтуулаа явах гэдэг шүү дээ. Тэрний оронд чадах чадахгүйгаа хэлждэг. Тэр нь баг илүү шууд байх нь. Тэгээд үндсэн өөрт нь байдаг би одоо тэр өөрийн дотоод бодол санаа сэтгэлд байдаг зүйл бол мөн чанар байх хэрэгтэй. Энэ бол яг хүмүүсийн хүнд одоо туслах, дэмжих гэдэг юм уу энэ талаасаа бол зүгээр л яг хүн өөрөөс хамаарах, өөрөөс шалтгааллах зүйлүүд дээр тэр мөн чанараа гаргадаг л хэрэгтэй шүү дээ. Түүнээс нөгөө баян таргандаа биш, айхтар одоо нэр хүндтэй дээ биш. Одоо нэг үе бодвол манай монголчууд ч ер нь их тусархуу цайлхан улсууд шүү дээ, тийм ээ. Яг заримдаа бол алдаа эндэгдэл ч юм уу дутуу хөтөө ойлголтоос болоод биенийгээ буруу ойлгодог, буруу харьцаа үүсгдэг ч юм уу. Тий. Тэгэхээр нөгөө харьцаанаас нөгөө харьцаа үүсэж байгаа учраас бид нар бол тэрэн дээр өөрсдөө сайн бодож тунгаагаад биентэйгээ илүү
ойрхон харилцаатай, илүү хүндэтгэлтэй харах харилцах систем болов гэж бодож байгаа ш. Тэгэхээр хүн бол өөрийнхөө тэр дотоод сэтгэл оюундаа байдаг мөн чанараа бол чинь утгаар нь гарах хэрэгтэй л гэж боддог. Тэгэхээр одоо бас бид өхний нэвтрүүлгээрээ бас энэ нөгөө нөхөрлөлийг бас нэг хэсэг болгож ярьдаг л да. Тэгэхээр одоо хүн аав ээжийн хүмүүжил, ах дүүгийн одоо дэмжлэг тусалцааг амьдрдаг ч гэсэн нөгөө хамаатнаас дутуугүй найз үздэг шиг энэ хүнд найз их чухал юм тийм ээ. За тэгээд нөхөрлөл гэдэг бол одоо үнэхээр сайхан насан туршийн зүйл байдаг. Тэгэхээр нөхөрлөлийн яг үн цэн нь юунд оршдог гэж юу нөр боддог вэ? Нөхөрлөлийн үн цэн за яг тий. Нөгөө олон жил найзлаад сад заримтсан улсууд байж л байдгийг цөөхөн хором танилцаад олон жил найзалж байгаа найзууч байж л байна. Гэхдээ одоо юмыг нөгөө өөрөө цаг хугацаа хэмждэг шалгуур явж идэг тэр дунд яг хуу буруу зүрх ойлголтоос болоод биенийг ойлгохгүй адилаас болоод хүмүүс мууд сайдаа салахыг бол алид ирэх үү. Бүгдийг тэг зохицуулчихдаг. Тэгтээ нөхрөл өөрөө цаг хугацааны өөрөө шалгуур тэр дундаар шүүгдээл яваалan тэгжээтэл нөгөө тунаж үлддэг шүү дээ. Өөрөөсөө бол үн цэнтэй байх хэрэгтэй маань. Хүндлэлтэй, хүндэтгэлтэй, бие биедээ сэтгэлээ өгч чаддаг, чин үнээр амьдрч чаддаг тийм л хүмүүсүүд байх хэрэгтэй гэж байна. Гэхдээ хүн гэдэг бол өөрөө хүнтэй эвэлж чаддаг байх хэрэгтэй л гэж байна. Тэрнээс өөрөө хүнтэй эвэлж чадахгүй байж хүнийг дүгнэх бол жаахан утга учиргүй юм удаа л гэж боддог. Өөрөө одоо жишээ нь ингэдэг юм л да. Өөрөө хүнтэй эвлэнэ гэхэр чинь өөрөө үзэл бодлоо хүнд одоо биш хүний үзэл болд өөрөө орох болчих гоод бас нөгөө нэг юу гэдгийг нөгөө бэлдууч гэдэг юм уу тал зэдэг чинь бөөрийнхийг орчих гээд байгаа юм шүү. Үгүй. Ер нь бол хүн өөрөө эвэлдэг л байх хэрэгтэй. Ямар ч хүн янз бүрийн зан чанартай шүү дээ. Янз бүрийн зүйл дотор. Гэхдээ хүн өөрөө тэрийг л олоод авчих хэрэгтэй. Тэр дундаас л өөрийгөө олоод авчих хэрэгтэй байхгүй. Би ямар хүнтэй найзах хэрэгтэй. Ямар нөхөрлөл дунд явах хэрэгтэй. Ямар өөрөө ямар үн цэнтэй байх хэрэгтэй. Өөрөө бас бодох хэрэгтэй. Тэрнээс шүү дээ хүнийг бүгднгийн цензурдад юм уу хүнийг хянаад явна бол амьдрал бүтэхгүй л дээ. Янз бүрийн ааш авиртай, янз бүрийн үзэл бодолтой. Тийм ээ? Тийм учраас бол хүн өөрөө хүнтэй сайхан, эвтэй сайхан байж чаддаг л байх хэрэгтэй. Өөрөө эвтэй байгаад ирэхээр хүн тэнд ямар аран чангарахт нь өөрт нь таалагдахгүй бол тэгээд цаг хугацааны хэмжүүр болоод үлдэн ч удаад байгаа. Тэр чинь угаасаа таалагдахгүй үзэл бодол цан чанараа үд нийцэхгүй бол тэгээд угаасаа л тэгээд зайгаа аваад явчих шүү дээ. Энэ би бол одоо найзуудтайгаа ингээд нийлээд бараг 20 гаруй жил 25 6 жил болж байна. Тэгтэл энэ донд өмнөч байгаад өөрсдийнхөө үн цэнийг мэдрүүлээд би ч ийм шүү дээ. Гэтэ би тэнд донд өнгө мөнгө харж амьдраагүй. Бидний амьдрал ямар байсан, өнөөдөр ямар болсон. Тэр донд л бид нар өөрсдийнхөө бас чанар чансаа хэмжээрийг бид нар харуулж чадж байгаа. Тэр донд л бид нар үлдсэн байхгүй. Тэгээд тэр сонголтын донд үлдэж чадсан нөхдүүд л найзууд маань болж үлдэж байна л гэж. Одоо хүн бол 10 жилийн сургуульд байхад бол одоо яг л хүүхэд нэг 18 хүрээл арайч том хүн болчихоогүй тийм ээ. Ингээл одоо яадаг. Тэгэхээр унган багын найз гэж яриад байгаа. Тэгээ оюутан цагийн бас нэг тийм ориглон дэврэн байх үеийн найзууд. За амьдрал дээр гараад бас нэг амьдралын найзууд бий болдог штэ тий. Тэгэхээр өөрийн чинь хувьд ер нь одоо яг хүмүүс найзуудыг дугаарлахгүй л гэж би дугаарлахгүй байх хэрэгтэй байх шүү. Ер нь аль найзууд нь илүү үлддэг юм бэ? Мартахгүй байх хэрэгтэй юм л. Би энийг мартдаггүй. Одоо үнэн ч хийж хэлээд явахгүй зүгээр мартдаггүй. Одоо хизээ нэгэн өдөр зөвхөн хэрэгцээтэй цагтаа биш зүгээр л мартдаггүй. Би энэ руугаа ярьж чаддаг, минь тусаа мэдэж чаддаг. Багын найзууд байж л байна. Унган багын нэг голын хөөн дээр тоглолцсон найзууд байж л байна. Одоо ч өнөөдөр уцаараа яриад би энтэйгээ холбоо контакттай байж л байна. За оюутан цагийн найзууд байж л байна. Өнөөдөр минь тусаа мэдлцээд бас байж л байна. Гэхдээ учиргүй би энтэйгээ тэрвэрлдээд уулзаад хой хай гэдэг өнөөдөр уулзахгүй ч гэсэн мартаагүй ерөөс тэр улсууд. Тэр дунд би бас тэднийг мартах ёсгүй. Энэ дотор нөө хүний мөн чанар гэж л явах хэрэгтэй.
Яш зөвхөн өнөөдрөөр хэний эрх мэдэлтэй юм уу хэн нэгэн алдар гавьяатай та биш. Энэ бол зөвхөн хүн өөрөөрөө байхын тулд биеийг мартахгүй л хэвээр. Найз гэдэг бол тэндл байгаад байгаа гэж бодож байна. Тэрнээс өнөөдрийн нэртэй төртэй алдар гавьяатай юм уу ашиг хонжоо харсан тийм найзууд донд амьдраагүй л гэж би бодож байгаа шүү дээ. Үндсэнтэйх нь тэгээ дөрөвний миний хэлсэн нөгөө хүн өөрөө хүнтэй аягүй сайн нийцтэй байх хэрэгтэй юм болоо да. Өөрөө хүнийг хүндэлж чаддаг, хайрлаж чаддаг, хүнээс үг сонсож чаддаг. Тэнд л бидний үндсэн мөн чанар л орсон гэж байна. Тэрнээс хэн нэгнээс үг сонсож чадахгүй зөрүүдлээд юм уу буруу тийш хандаад явал тэгэл одоо ямар юм найз байх. Хэцүү шүү дээ. Тэгэхээр нөгөө мөнхийн найз гэж байхгүй, мөнхийн хэрэгцээл гэж байдаг гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл заримдаа бол одоо хар багасаа ахгүй бол тэгэл загнуулаад одоо тийм цэм бүтэлтэй биш ч гэсэн нөгөөтгөө хаяхгүй нөгөөтг нь хаягдахгүй тэгэл явж идэг найзууд байдаг шүү дээ. Тэр найзууд зөндөө үз. Зөндөө. Одоо ингэ манай дорнотын дорнотод одоо нэг голын хүн дээр болсон одоо 3 орны найзууд бүгд байж л. Ерөөсөө л миний гарын 10 хорон дотор ордог найзууд бүгд байж байна. Одоо өнөөдөр ч бидний холбоотой. Тэгээд нөгөө уулзах цаг зав нь хомс гэдэг ч юм уу. За очихороо нөө уулзна 5 үг солино. Тэгтээ хэзээч би энийгээ орхиогүй хин хинийгээ аж бас хүндрүүлээгүй ч гэдэг юм уу те. Би зовлон бэрхшээл ийм тийм тохиолдолч гээд би энийгээ хүндрээд яриад байгаа юм байхгүй. Шалтгаан шалтгаан тоочоод юм байхгүй. Уул айдлаа гэж ярихгүй. Энэ бол зүгээр уг хүний л мөн чанар яваад байна гэж. Тэрнээс одоо өнөөдөр хүний төлөө төрсэн юм шиг бас янз бүрийн асуудал яриад бол хэцүү. Тийм учраас би бол тэгж л боддог. Найз гэдэг бол ядарсан зүдэрсэн цагтаа алдаж онсон цагт нь зөвлөдөг, ядарсан зүдэрсэн цагт нь тусалж чаддаг. За яг одоо тэгээд нөгөө зөвлөн, зааварлан, хэлэн, загнан, занчин гэдэг одоо янз бүрийн асуудал байна шүү дээ. Яг донд чинь асуудал үүрнэ шүү дээ. Энэ болгоно л байж ажил амьдрал явдаг шүү дээ. Тэрнээс одоо яг тийм одоо өвдөгш одоо шулуун дардан зам шиг амьдрал гэж юу байхгүй шүү дээ. Цаг хугацаа харуулнадаа гэдээ бас хайж болохгүй юм санагдаад байгаа юм л да. Одоо нөгөө ингээд нэг найз нөхөрлийн тухай ингээд ичлүүл ингээд байдаг шүү дээ. Одоо найзтай одоо ингээд буулт хийж бай. Найзаагаа алдснаас тэр маргаанда одоо зүгээр ялагдсан дээрээ гэж. Тэгэхээр амар санаа гэдэг чи өдөр л буухгүй. Одоо амар санаа гэдэг хөө ер нь хэр их одоо ингээд найздаа буулт хийдгүү ер нь. Бас нэг тэр нөхөрлөлийг одоо алга болгочихгүй тулд тэр нь буулт хийх тохиолдол хэр гарч ийн. Ер нь буулт хийсэн зүв байдаг юм уу? Нэг үл эртгэн шиг шулуухан хилжгээ тэгээд аль нэг зүрүүгээ болсон дээр байт юм. Яг зүгрөө болно гэхээс илүүтэй баг биеиндээ хэрвээ гомд тунах юм янз бүрээс шулуухан хилцэн дээр байдаг. Ийм байна тийм байна. Тэгэхгүй зүг зүгрүүгээ харна гэвэл тэгээд нөгөө үн цэн маань байхгүй болчих гэж хөрлийн үн цэн тий. Ингээд бас хэцүү нэг хоорондоо харгалдаад харгалдаад тий. Тэгэхээр бол баг шулуухан хилээд хилцээд ойлголцчвал илүү баг найз нөхдийн нөгөө нөхрөлийн нөгөө бат бих байх хугацаа маань сунаад байна гэсэн үг. Тэгэхгүй нөгөө бөөрн килод байж байгаад нэг чимээгүй алга болчиход бас утгагүй болчих шүү дээ чинь. Яг тэгээд манай найзууд их олон найзтай. Тэгээ их олон найзтай. Тэгээ одоо манай нэг урлагийн хитэн их найзууд бий. Одоо бүлээрээ нийлдэг. Тэгээд жилдээ нэг удаа сайхан уулзцаадаг. Мэдээж бус цаг үед бол уулздаг яг. Тэгтээ тэр болгон одоо цаг заавч хомс байдаг. Тэгээ нэг уулзахаараа сайхан уулзаж баяр наадам маяг ийгээд бас нэг баярлдаг. Тэгтээ найзууд маань бол одоо үндсэн ноён нуруутай тийм ээ. Тэгээд ямарваа нэгэн зүйл бүтээлчээр хандаж чаддаг. Төрөний битэрийн нөгөө маргаанд дандаа ялагддаг гэдэг ч юм уу те. Тэгээ ер нь бол тийм найзууд ер нь бие биенээ их сонсдог, бие биенээ их хүндэтгдэг, хийж байгаа зүйлд нь үнэлэлт өгнөлт өгч чаддаг, буруу зүйлд нь бас засаж залруулдаг. Энэ бол яг бидний одоо найз усны бас нэг энэ насны бас нэг хувь тохиол юм уу даа гэж боддог шүү. Тэгэхээр тийм сайхан найзуудтай байх чинь л одоо хүн эрчтэй өвчтэй дараа араасаа одоо нэг дэмжлэгтэй гэдэг юм а тийм хүн альва нэгэн хүн ер нь тэгдэж шүү дээ. Ямар нэгэн зүйлийн дэмжлэгтэй хамтын хүчээр л амжилт олдог шүү дээ. Тэгэхээр бол бас нюанс хамтлагийнхан шалгаа байхгүй бидний одоо нийлж найзаж нөхрөлж байгаа цаг хугацаа олон жил
цаг хугацаанд нөхөрлөж байгаа найзуудын маань үнцэн тэнд л оршиж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар бол сайхан одоо жинхэнэ одоо амин найзууд гэж хэлж болохоор л байна та. Даруухан найзууд мэн нөхөрлөд хатч анхааши үнэн чамдууд мэн ангар хатагаар усшиг амин найзууд мэн алдуурхад чөдрийн ганц шиг итгэртэй андууд мэн 호라가가샤가 아사부호테야 오타라가라가 알려금 내려가던 자가 아발라지 호야거르네고 에버레가자라타 오라가가세가 이세가보고타야 알타라가나그 öl력은 내라고 던져가 어질라바가 호여고르네 어질라바가 호여고르네 Ер нь урлагийн хүн болох яг нэг би ч одоо урлагийн хүн байна даач гэж боддөг юм уу? Урлаг дуртай болсон сэтэл ер нь хэдийгээс төрсөн баг дуу. багасаа. За юу гэдэг. Манай аав чинь одоо энэ хуучнаар бол цэргийн ансамблын 60 харын нэг одоо ангатгчийн нэг. Оо бүр дээр байх юм шиг тийм. Орнотгоос манай аав одоо цэрэг татдаг. Тэгээд цэргээсээ шууд цэргийн ансамбл руу шууд орчихсон. Тэгээд далаа томтол юм да. Тэгээд аав маань одоо анхны одоо урлагийн суурийг тавьсан хүний л одоо гол хүн маань л шүү дээ. Тэгээд урлаг тайртай, урлаг дуртай байх үндэс одоо суурь нь бол тэндээс үүсэлтэй. Тэгээд аав 75 онд Доронтын театрт 75 оны сүүлээр Доронтын театрт дуучнаар очиж ажилласан гоцлол дуучнаар. Тэгтээ одоо би чинь нэг хоёртой л хөвтэй байгаа шүү дээ. Тэгээ намайг байнга театр дээгүүр дагуулж явдаг. Байнга одоо театр дотор одоо ямар сантай горшон комплект гэж нэг дандаа нэрэ нялхууд байдаг. Тэгээд баригад явхад нэг горшон кино явдаг хөөхгүй. Тэгээ горшон комплекттай гэдэг манай хууц цулуу тэгж ярьдаг ус. Тэгээ бид нар их жоохон ч байсан бага насны юм болохоор яалчгүй нөгөө театрын одоо урлагийн орчинд өсөж хүмүүжсэн гэдэг юм. Урлаг дотор л одоо яалчгүй одоо байсан. гэж л тэндээс л их суурьтай л гэж бодож байгаа.
Соёл урлагийн их сургуулийн дуулаач ангийг төгссөн. Тэгэхээр одоо энэ яг амьдрал дээр уран бүтээлийн замд ингээ явхад бол тэнд хэлж байсан багш нарын үг тийм ээ. Тэр үлрэн хүний одоо яг энэ амьдрал бол маш их хэрэг болно. Гэхдээ одоо тэгээд багш нар бол цагнаа янз бүрийн байдлаар бидний чинь хэлдэг байсан шүү дээ. Ер нь урлагийн хүн бол манай аавч хэлдэг байсан. Урлагийн хүн өөрөө их тууштай юмд байх хэвээр, төсвөр хатуучлалтай байх хэвээр, бас зоригтой байх хэвээр. Тэрнтэй адилхан миний багш бол Монгол Улсын ардын жишүүн, Монголын анхны эмэгтэй дөөрийн дуучин Аюушин Загцран гэж хүн байсан. За тэгээд Ховд аймгийн Эрдэнэ сумын харьяат. Тэгээ багш маань одоо соёл урлагийн их сургуульд чинь би чинь 1996 онд 1996 онд хэлсэж орж илаа шүү дуулаачаар. Одоо бүгд л урлагийн сонирхолтой соёл урлагийн их сургуульд одоо урлагийн мэргэжилтэд болчих гол тий. За тэгсэн чинь манай нөгөө хамтлагийн өнөрөө битэр бас цог тэнд өрсөлдөж байгаа шүү дээ. За тэгсэн чинь юу яаж байна? За шалгалт бүх юм болоод өнгөрлөө. Сүүлд нь л комиссийн шийдвэр гаргах гад нэг уралдаад нэг уулздаг шүү дээ тий. Тэгсэн чинь за нэг л хүүхд авахар болсоо. Дуулаачд гэж байгаа. Тэгсэн чинь өнөрөө их оролцсон юм байна. За би ч одоо өнгөрчл байгаа юм шиг болоод явчихлаа. За тэгсэн чинь за ороод ирэл гэж. За 3 4-өлээ цуслаа дараамын 2 тэгээ дуулаачд 2 1 хүүхэд гээд тэгсэн нэгийг намайг бол яалч ороод ирэл. За орооцч. За чи өөр нь дэмий юм байна уу? Тий. Чи өөр миний хөө одоо гэртээ. Одоо ингэж одоо үндсэндээ бол одоо цаг үрээ чи өөрийнхөө цаг хугацааг одоо хайрын юм хомслоод явах тий. Чи их нэртэй байна, гэр бүлтэй, үр хүүхэдтэй, жижигхэн бизнес гэдэг нь ерөөсөө хэрэггүй чи. Тэгээ лаасар бүгдэг л. За би тэгтэн л за бодож яснаа. Үгүй би дуучин болох хэрэгтэй мал гэлээ. Тэгсэн чинь тийм үү. За гэж нэ тэгснээл. За бид хуралд нь хаад гэж юм. За тэгсэн чинь тэндээс асуултууд явж байгаа байхгүй манай Дорнотын театрын найруулагч за бас улсууд чинь асуулт яваал. Тэгэл болд найруулагч нь за чи аавынхаа юу дуртай гэх нэг юу лээ нөгөө дончтой ярьж шүү дээ. Дончтой ярьдаг шүү дээ ер нь тэр нэг мартагчгүй намар кинон дээр гардаг шиг санагдж байгаа юм чинь дээр үчин дөнгөжл бас ерөнхийд мэддэг байсан юм чинь. Тэгсэн чинь аавынхаа юу дуртай гэж би урлаг тайртай урлагийн төлөө юм зүтгэдэг юм аавдаа зүтгэлт нь хайрт. Чи юу дурггүй гэсэн. Яг бай нэг жаахан ууж тэгэхээр дурггүй байдаг юм байна. Тэгэл за юм. Тэгээ эн чинь урлагийн хүн болох чинь шалгуур ингээд намд надаас үндсэндээ тэнд шалгалт авчиж байгаа. Угийг асуугаад байна шүү дээ тий. Яг энэ өмнөхөр одоо эн чинь 27 8 настай байж соёл урлагийн сургууль руу зүтгээд идэг. Тэг чинь өнөрөө өдөр чинь 20 дөнгөжл 19-тэй 18-тэй хүүхдүүд байгаа ш. Тим улсуудыг давах гээд байгаа байхгүй. Тэгж бидний юу гэж авах вэ? Тэгсэн чинь уг энэ хүн үнэхээр чин сэтгэлээсээ одоо үнэхээр ажиллах нь уу, сурах нь уу тийм ээ гэж л санаандаа яасан юм шиг. Тэгээд комисс суралдаад за 2 хүн авахаар би арай гэж багтсан. За тэгээ соёс дээр төгсөөд Дөөрүжгийн Эрдэмийн театрт дуучин болсон. Дөөрүжгийн Эрдэмийн театрт дуучин явж байгаад хамтлаг байгуулсан. Яг энэ төг их гоё шүү дээ. Одоо ингээ ярихад. Ягаад одоо ингээ попера хамтлаг байгуулчих болов? Одоо нэг дөөрийн дуулаачаа төгсөн хүмүүс одоо дөөрийн одоо энэ гоё гол дөрвийг би дуулна гэсэн эрмэлзэлтэй л байдаг шүү дээ. Тэгэл одоо попера хамтлаг байгуулаа явчлаа. Ажлын хажуур цуг явж одоо хийж хамтлаг байгуулсан шүү дээ. Тийм. Энэ талаараа гоё ярил. 2001 онд 6 сарын 4 билүү дээ төгсөөд дөнгөж диплом аваад л за мэдээж одоо найз доктор нийлж байгаад дипломынхаа баярыг тэмдэглэж байгаа шүү дээ хонхны баяраа тэмдэглэн. За 7 хоногийн дараа улсын Дөөрүж Эрдэмийн театрт одоо хуучнаар бол Дөөрүж Эрдэмийн театрт очиж орлоо. Тэгсэн чинь орсон чинь Эрдэнэт дарга дээр орж байгаа. За өнөрөө ч ирээгүйсэн юм а. Би ороод өргөдлөө байгаад ороод ирлээ. За орох уу гэж орноо л. За зөв шийдвэр гаргасан. Одоо юу наа ажилд авнаа. Тэгээ 6 сарын 7-нд төлөвлөө би чинь Дөөрүж Эрдэмийн театрт орж ил найрал дууны ангид найрал дуучнаар гэсэн албан тушаал дээр л одоо орж байлаа шүү дээ. Тэгээд ороод 9 сард манай өнөрөө орж ирлээ. За 12 сард байгууллагын хамт олонны манай Дөөрийн театрын шинжил боллоо. Тэн дээр одоо анхны одоо хамтлагийн санаа гарсан. За тэнд яг одоо
тухайн үед бол одоо хамтлагийн нэр мөр бол яг тоочно тогтоог байсан. За яг нь мэдээж тэр чинь 15 төлөвдөө бид нар нийлээд 6 авах нь юу байдгийг биднэрт. Тэгээ тэрнгээр л одоо анх одоо хамтлаг маань 12 сарын 15-нд бид нар 6 авлаа. 17-нд нь байгуулгын маань шинжил болоод тэрэн дээр одоо нюанс гэж тодтогч ярьж байна. Мөнгө ашаатан мөнгө ухаантай хүн зарц мөнгө авир хэцгийн мөнгө Монгол хүний ноён мөнгө сервис зөөн харвал сэдих шиг хийсэд ирнэ мөнгө зэвүүн хэрвээ хүрвэл сэдих шиг хүдраад отоо Мөнгөнд дургүй хийж байхгүй мөнгө бүтэх юм хаач байхгүй игээ мөнгийг хүндэл хариу мөнгийг сонсон мэт татаач Дуурийн дуучны мэрэгжлийг эзэмшсэн юм чинь дуурийн театрт орж гол дүр бүтээх өөрийнхөө санссан ботсон тэгээ хүсэж байсан тэр дуурийн гол дүрийг л бүтээхийг л одоо бөө мөрөөдөл хүсэл эрмэлзэл за тэгээд их л гоё дуулдаг өөрийгөө айгу мундаг гэж л бодож орж байгаа шүү дээ. Тэгээд л ороод л яхад тэр чинь нөгөө их өндөр авч орсон чинь жоохоо доош яваал тэгэл. Гэтэ яг тэ ер нь урлагийн амьдралаар тэртээ хар багасаа замдсан урлагийн амьдралыг сонгосон юм чинь тэрэндээ хичээл зүтгэлтэй байх хичээсэн. Тэгээд хамтлаг байгуулагдаад 4 хүний бүрэлдэхүүнтэй нюанс гэж хамтлаг байгуулагч одоо 20 жил болсон байж байна. Одоо 20 жил болсон байж тээ нэрээ тий. Тэгээ яг одоо ер нь бол ийгдгээ хамтлаг маань 4 гишүүнтэй байгуулагдчихсан. Тэгээд Инх тайван, за Өнөрбаатар, Бөргөлчулан, за миний бие тэгээд анх байгуулсан. Ерөнхийдөө байгуулагдах одоо юу гэдгийг ер нь үндсэн зорилго бол хамтлагийн зорилго гэж бас байгаа шүү дээ. Тэгээд сонгодог урлагийг орчин үеийн жоохон одоо хөгжмийн pop страт хөгжмийн урлагтай хослуулж сонгодог урлагийг одоо үзэгч олонд сурталчлах, таниулах гэсэн зорилготой байгуулагдчихсэн. Одоо хэрвээ хамтлаг байгууллаагүй яг үе тэнгийн нэг төгсөлтэй ангийнхан одоо ингээ байгаагүй дөрөөрөө явцсан бол одоо бас найрал дунаасаа гоцол дуур ороод идэд бас нэг нэлээд дөрөв үтээч гэсэн л үгүй бас тэгээд үзгэл байсан баг та. Тарна шүү дээ. Бас л тэгээд нэг бас нэг тодорхой хэмжээний нэг солист болчих санаатай тий гоцол дуучин болчих санаатай л бас л үзгэл байсан байх л та. Тэгэхээр мэдээж бас яг хуу ер нь найрал дууны дуучнаар ажиллаж байхдаа бас нэг цөөхөн хэдэн гол дүрүүд бас гарч ил байсан. Тэгээ мэдээж нэг дүр багтдаггүй гэдэг. Тэгээд ямар ч хэсэн сонгодог болоод үндэсний дүрүүд бол гол болоод туслах дүрд бол цөөхөн хэдэн дүрд бол гарсан. Яг тэрэндээ гарахаараа бас маш их хэрэмшиж одоо юу гэдгийг баярлаж те өшөө цаашаа нөгөө хийх хүсэл эрмэлзэл их төрдөг юм байна. Тэгэхээр мэдээж түрүүн чиний хэлдгээр Няван самтлаг маань одоо 20 жил болчлаа. Ер нь овоо хэдэн орноор аялан тоглосон байх тийм ээ. Тэгээд ер нь урын сангаасаа ингээд ярил яг энэ попера гэж нэг сайн мэдэхгүй байхад л монголчуудад ер нь таниулсан шүү дээ. Одоо попера гэж юм яг одоо дөөр гэдгийг чи хүмүүс бол тайзан дээр дүр бүтээгээл олон дунд ороод одоо дуулдаг тий урдаа амьд оркестртэй гэж яхад одоо попера гэдэг чинь бол ийм өөр юм байт юм байна гэдгийг бол одоо ойлгуулсан. Анх одоо үзэгчтэй ингээ хүрэхэд хүмүүсийн ойлголт ямар вэ? Хүлээж авалт ямар вэ? Анхны том тайзан дээр дөрвөлээд гараад дуулахад ямар вэ? Тэр биесээ ирэл. Яг анх одоо байгуулагдахад мэдээж нэг хүүхэд хөлд орохтаа нэг уучраа олдгоо шүү дээ. Нэг л энэ тендер тундар гიშгэлэл хасаагүй гიშгэл юм одоо очиж самардаал одоо юу гэдгийг янз бүрийн байдлаар л үзчихсэн. Гэхдээ мэдээж бас өөрсдийнхөө нөгөө зорилгодоо чиглэсэн юм руугаа илүү их төлхөө хандчихсан бид нэр. Зарим нэгэн одоо зөрчилтэй зүйл уучраас байж л байсан. За 2001 онд байгуулагчид бол үндсэндээ цөөхөн хэдэн дуунууд сонгодог бүтээлүүд л манай юм урын санд дуулагдчихсан болохоос яг ингээд одоогийн шиг ингээд юу гэдгийг хаанч очсон тэр бүтээлүүд сонгодог бүтээлүүд
дийг одоо жинхэнэ одоо орчин цагийн хэлбэрд оруулсан тийм дуулж ясан байхгүй байхгүй. Тэгээд яг тухайн үед бол одоо уучраа олохгүй одоо Монголын хөгжмийн зохиолчдын дуунууд 60 70-аад оны дуунууд за тэгэл одоо юу гэдгийг өөрсдийнхөө одоо сонирхсан энэ аятайхан болчихсон гэсэн. Одоо үндсэндээ бол юу гэдгийг пабликт одоо ерөнхийдөө одоо олон нийтэд хурдан танигдахын тулд одоо Монголын хөгжмийн зохиолчдын дуунуудыг тэгээд 60 70-аад оны дуу одоо мэдээж тэр үеийн хөгжмийн зохиолчдын шинэ уран бүтээлүүд нар дуулагдж байсан. За мөнгө гэдэг одоо манайхан мэдгүй дээ. Тийм мөнгийг бол одоо хэн болоо мэддэг гэсэн. Тэгээд үндсэндээ 2005 онд бид нэр анхны Монгол дуутай нюанс гэдэг цомог гаргасан. За тэр цомог маань яг нөгөө гишүүн солигдоод тэгээд дахиад шинжилж уран бүтээл хийгдэхдээ нэг цомог гаргая. Тэгээд цомог гаргаад яг цомгоо захиалчингуудаа бид нэр Москва явуулсан. Олон улсын арга хэмжээнд дуулгах гад. Тэгээд тэнд нэг 2 удаагийн том арга хэмжээнд оролцоод тэгээд цаашаа листа халимаг яваад. Тэгээ ер нь бол гадагшаа ингээд явахаар жоохон нүд тайлагддаг. Тэгээ юм үзмээр болдог, юм ойлголт төрөөд ирэхээр тэгээ бид нар ер нь шал өөр төрөл рүүгээл явах нь зөв юм байна. Тийм ээ? Бид нар бас арай өөр жанрт очих хэрэгтэй байна. Тэгээд ер нь нэг өөрчлөгдсөн. Яг энэ попера гэдэг чинь бол үндсэндээ оператик pop л гэдэг юм л да. Одоо дуурийн pop гэсэн одоо тодтолтой тодорхойлох. Одоо яг нэг утгын ойлгох юм бол тийм ойлгох юм бол энэ бол ер нь үндсэндээ масс одоо олон нийтэд танигдсан бүтээлүүдийг дуурийн хоолойгоор буюу вокалны тийм мэрэгжлийн дуучдын хоолойгоор одоо амьдруулах, дахин амьдруулах, өшөө юу гэдгийг шинээр бүтээлүүдийг төрүүлэх, за сонгодог бүтээлүүдийг ихэнхдээ орчин цагийн хөгжмийн хэлбэрт найруулахад оруулж олон нийтэд хүргэх зорилготой юм байхгүй. Тэгээд яг дуурийг ойлгодгүй ч юм уу, дуур сонирхдаггүй. За ер нь нэг дуурийг бол нэг оошиж үздэггүй. Дургүйч гэдэг юм тийм. Залуучууд тийм ээ. Тий. Тэгээд яг энэ юм бол одоо илүү чиглэж хандуулж тэгэнгүүтээ тэрийг илүү эерэг байдлаар хүмүүс сонирхолтой хэлбэрээр л хүргэх зорилготой байгаа урсгал юм. Тэгэхээр одоо гэр бүлээ нэг сайхан танилцуулаач. Амар санаагийнх гэдэг айл, гэргийгээ ингээд үр хүүхдээ ингээд нэг сайхан манай үзэгчдэд танилцуулаа. Миний гэргээ бол Одон Чимэг гээд одоо бас Дорнот аймгийн Цагаан уусан хариад хоёр битэр одоо хүүхэд байхын л үерхэж нөхөрлөж одоо тэгээд оюутан болоод тэгээд гэр бүл болцгоосон. Манайх 3 хүүхэдтэй. Тэгээд том хүн маань техник сургуулийн юугаар төгссөн. Шинжлэх ухааны технологийн их сургуулийг сэргээгдэгч хүчний инженерээр төгссөн хүн маань. За тэгээд одоо хүн маань гэр бүлтэй бас одоо 2 ачтай болсон байна. За дунд охин маань сувд гэдэг байж байна. Сувд маань одоо хүмүүнлэгийн ухааны сургууль сурч байна, оюутан. Тэгээд одоо энэ иргэжил төгсөх курсын оюутан болж байна. Тэгээд бага охин маань 10 жилийн сургуульд одоо 10 дараагийн сурч байна. Тэгээд бэр маань одоо нялхтай тий бас бэр маань одоо анууж ингээд одоо манай ч өнөр болоо л байна. Олон болж байна. Тэгээд их сайхан байна. Тэгээд миний нөгөө бич нөгөө айлын ганц хүү. Тэгээд одоо өнөрж тусмал одоо тэр ач нарыг л одоо эрхлүүлж штэ тий. Тэгээд эрхэм үзэгчтэй Монголын үндэсний малчин телевизийн заа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Нюанс хамтлагийн ахлагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Мөнхөөгийн амар санаа маань оролцлоо. Ингээд сайхан чин сэтгэлээсээ хууж дэлгэсэнд маш их баярлалаа. Тэгээд таны уран бүтээлд өндөр амжилт, за амьдралд нь аз жаргал, эрүүл мэндийн хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан эрхэм найз Булгаадаа баярлалаа. Тэгээд телевиз үзэгчтэй бас сайн сайхан аз жаргал амьдралын хамгийн сайн сайхан мөн хүсье. Мэдээж залуучуудаа бол сурч боловсрох зүйлдээ шамдж байгаарай. Хичээн зүтгээрээ. Тэгээд мэдээж гадагшаа дотгошоо гадаадын ихтэй сургууль авах юм бол амжилттай сайхан суралцаасаа их орондоо их зүйлийг хийгээсэй гэж бодож ирээдүйн хойч уймаал сайн сайхан байгаасай гэж хүсье да. За баярлалаа. Ингээд заа нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.